Бүгдээ сайн байцгаана уу? Та бүгдд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бидний амьдралтай маш чухал холбоотой амин чухал хэрэгцээний талаар та бүгдтэй хуваалцах гэж байгаадаа маш их баяртай байна. Амин чухал хэрэгцээ гэхээр таны толгоонд хоол, ус гэл орж ирж байгаа хэл та тийм ээ. За мөн дээр нь биднэрт хорогдох орон гэр өмсөх хувцас гэдэг зүйл бол маш амин чухал хэрэгцээний тоонд орж эхэлж байгаа. Гэхдээ үндсэн хэрэгцээ бол хоол, ус, агаар. За мөн дээр нь юу байдаг вэ гэхээр дасгал хөдөлгөөн байд юм аа. Монголчууд бид нар ярьдгийн да хүн өтөлж бишээ харин хөшиж өгдөг юм аа гэж бид нар ярьдаг. Тэгэхээр үүнийг бол хүн болгон мэддэг. Гэхдээ амьдралдаа хэрэгжүүлж байгаа нь хэд байгаа лээ гэдгийг бид өнөөдөр яг энэ ташрамд бодох болно хамтдаа. Бид бүгд бол Христэд итгэгч нар. Анх бол одоо Үйлс номон дээр Антиох гэдэг нэгэн хотод Бурхны дагалдагчдыг Христийнхэн гэж дуудаджээ. Христийнхэн бол бүхий л талаараа тухайн нийгэмд бол манлайлагч нар байсан. Өнөөдөр ч гэсэн маш олон Христэд итгэгч залуучууд энэ нийгэмд гэрэл гэгээ түгээж өөрсдийнх нь ажиллаж хөдөлмөрлж байгаа бүхэл талбартаа амжилтыг үзүүлж байгаа. Тэгэхээр Христэд итгэгч хүмүүс бид бол эрүүл саруул үзэл бодолтой мөн эрүүл амьдралын хэм маягтай. Яагаад гэвэл бидний итгэдэг бидний эзэн бурхан бидний аврагч Есүс Христ өөрөө энэ дэлхий дээр бидэнд эрүүл амьдралын хэм маягийг зааж сурталчлаад тэрээр зам мөрөө үлдээгээд бодсон юм аа. Би боддгийн Есүс Христ маш их алхах дуртай байсан баг. Заримдаа гүйдэг байсан гэж бодож байна. Гүйдэг байсан. Тэрээр яагаад алхахдаг байсан бэ? Тэрээр яагаад гүйдэг байсан бэ гэхлээр Есүс Христ өөрөө хүнийг бүтээсэн учраас юм аа. Хэрвээ бид Эхлэл номыг харах юм бол эзэн бурхан тоос чороноос хүнийг бүтээж хамраар нь амин амсгалыг үлээж оруулахад хүн амьд оршигч болсон гэж 2:7 дээр хэлсэн байдаг. Тэр бүтээсэн бүтээгч бол Есүс Христ өөрөө байсан. Есүс Христ хүнийг анх эхээс төрөхдөө бяцхан хүүхэд байхдаа 300 ястаа төрөөд дараа нь нас бий төрөнгөд 250 ястаа болно гэдгийг мэдчихсэн. Тэр бүх яс хоорондоо холбогдох болгон тэнд юу үсэж байгаа нөхөр үе үсэж байгаа. Мөн дээр нь бол Есүс Христ хүнийг маш их хүч чадалтай мөн дээр нь амьдралын байгалийн болон аливаа бэрхшээлийг даван туулах тэнхээтэй байлгахын тулд 600-аас 800 булчинтай бүтээжээ. За тэгэл булчин гэж ярихаар чинь л ер нь бидний толгоонд одоо орчин цагт бол фитнес гэдэг үг орж ирж байгаа. Фитнес. За эсвэл бодибилдинг гэдэг ч юм уу тийм ээ. Одоо сүүлийн үед бол UFC гэх тулааны урлаг дандаа л булчин ширмөстэй залуучууд тэнд нүдэлцээл аимшигтай. Тэгвэл тэдгээр залуучуудыг харах юм бол тийм их булчин ширмөстэй хэрнээ маш уян хатан байдаг. Маш уян хатан байдаг. За энэ бол зүгээр л дэлхий дээр байдаг нэг жишээ. Бид түрүүнд хэлсэн бид бол Христэд итгэгч нар. Бид Христийн. Яагаад бидний Христэд итгэгч гэж яагаад бидэнд Христэд итгэгч гэдэг энэ цолыг бурхан өгсөн болов? Яагаад гэвэл бид түүний үг сургаалаар амьдрдаг хүмүүс. Бид Есүс Христийг дагалдагч нар. Библийн судар дээр бол дасгалтай холбоотой цөөхөн хідэн ишлүүд байж байгаа. Яг шууд утгаараа дасгал гимнастик гэдэг утгаараа бол бас их цөөхөн Библийн судар дээр байдаг. Би бол бас ирж хайгаад одоохондоо хараахан олоогүй байна. Өөр олсон хүмүүс байхыг үгүйсэхгүй. Гэхдээ нэг үг байна. Бүгдээ хамтдаа тэрийг уншийе. 1-р Тимот номны 4-р бүлгийн 8-аас 10-р ишлэгийг хамтдаа уншицгаая. Би та бүгдэд эндээс уншаад өгье. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэх нь бүх зүйлд тустай юм а гэж хэлсэн. Намайг номлын цагаа эхлүүлэхдээ хүний амин чухал хэрэгцээний нэгийг би та бүгдэд хуваалцах болно гэж хэлснийг санаж байгаа. Тэгээд түүнийг дасгал гэж хэлсэн. Гэтэл дасгал гэдэг бол дан ганц алхах, гүү, сунаах үнийг хэлдэг юм байна.
Энэ бол одоо бидний үе мөчийг сайхан хөдөлгөн, за булчин маань хөгжүүлнэ. Гэхдээ хамгийн их орхигддог хэсэг бол бидний тарих, бидний оюун санаа, бидний зүрх сэтгэл байдаг юм ахт үс. Үүнд дасгал хэрэгтэй. Тэр дундаа Христэд итгэж бид нар бол хамгийн их зүрх сэтгэлээ дасгалжуулдаг хүмүүс байх ёстой. Үүнийг бол Библийн сударт дөнгөж сая 1-р Тимотены 4-р бүлгийн 8-аас одоо 10-р ишлэлээр хэлсэн байгаа. Дахиад би нэг удаа уншиж өгье, сануулъя. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Энд биеийн дасгал өчүүхэн тустай гэж хэлсэн байна. Гэтэл өнөөдөр дэлхий дээр биеийн дасгал бол асар их тустай гэдэг ийм одоо мэдээллийн урсгал бий болчиход. Хүн болгон би одоо махбод хөдөлгөх ёстой, дасгал хийх ёстой гэдгийг бол мэдж байгаа, ухаарч байгаа. Гэхдээ бас түүнийг амьдралдаа хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хамгийн чухал зүрх сэтгэлийн дасгалаа хийхээ орхигдуулаад байна. Яг үүндээ хүнийг адуус амтнаас ялгаруулж байгаа хамгийн том онцлог бол бидний оюун ухаан билээ. Энэ оюун ухаанд ч гэсэн дасгал гимнастик хэрэгтэй. Хэрвээ энэ оюун ухааныг дасгалжуулахгүй бол энэ өөрөө бас хатин гэршин. Тэгээ явандаа явах уу гэхээр бүр ингээд өмхөрнө гэсэн. Цаашаа унших юм бол 9-р ишлэлдэр энэ бол итгэмжт бөгөөд бүрэн зөвшөөрөх зохист үг юм аа гэж хэлсэн. Саяны бидэнд өгсөн энэ мэдээг итгэмжтэй бөгөөд бүрэн зөвшөөрөх зохистой үг юм аа гэж бүр баталгаажуулж өгч байна. Хамгийн дарж өгч байна. Энд юу ч хэлсэн бэ гэхээр учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай гэсэн. Тэгээ цааш нь өргөжлүүлээд харин одоогийн болон ирэх амийн төлөх амлалт бүхий итгэл сүсгэн бүх зүйл тустай маа гэж хэлсэн. Энэ ишлэлийг уншаад би бол гимссэн. Намайг гимсэнийг маань намайг таньдаг хүмүүс ойлгох баг. Яг бол би биеийн дасгалд маш их цагийг зарцуулдаг хүн. Заримдаа өнөөдөр дасгал гимнастика хийгээд гэртээ орхоо, хоолундаа идэхээ мартчихдаг. Тэгээд эхнэр маань дуудангууд нэг юм ухаан орж байгаа. Тэгээд би хэдэн цаг дасгал хийч вэ гэдэг ингээд заримдаа асуухаар 3 цаг, 4 цаг дасгалтгүй дасгал хийсэн байдаг. Гэтэл эзний үгийг уншиж судлахад зүрх сэтгэлээ дасгалжуулахад би хэрэг цагийг зарцуулд юм болоо гэж бодсон чинь үнэхээр бага байсан. Үнээс олж би гимжсэн. Өнөөдөр биеийн дасгал хийгээд энэ маань надад л хэрэгтэй болохоос биш. Надаас бусад хүнд хэрэгтэй юм бэ. Би олон 100 сунаалаа гэд миний охин өвчтөй байлаа гэхэд эдгэрхүү. Би олон мянга турникэн дээр сунаалаа эсвэл олон километр гүйлээ гэд би эхнэртэйгээ одоо шидэж чадахгүй байгаа харилцааны асуудлаа шийдэж чадах уу? Би олон одоо маш одоо хүнд хүнд антилуудыг өргөлөө гэд миний амьдралд одоо хэрэгцээтэй тэр санхүүгийн одоо ивэлүүд орж ирэх үү? Энийг та бүгд бодж үзээрэй. Маш энгийн юм шиг боловч энэ яг таны амьдрал дотор хутгалдаж яваа асуудал гэдгийг би өнөөдөр энд баттай хэлж чадна. Харин бид бүгд зүрх сэтгэлдээ Бурхны үгийг оруулах тэр алхмыг хийгээд тэр маань дадал болж чадах юм бол энэ эзний үгийг унших дадал маань биднийг оюун санаа болон зүрх сэтгэлээр маш хүчрэх хүн болгож өөрчилдөг юм аа. Маш хүчрэх хүн болгож шинчилж, бүтээж бий болгодог. Зүрх сэтгэл оюун санаагаараа хүчрэх хүн болвол ямар ч адгийн муу ирийн сүнсний болов ямар ч энэ дэлхийн ертөнцийн дайралт товтлохоныг сүрэн зогсож ардан гарах ер бусын тэнгэрлэг хүч чадлыг олж авдаг. 10 дахь эшлэл. Учир нь бид үүний төлөө зүдэж, зүтгэн тэмцдэг. Яагаад гэвэл бүх хүний ялангуяа итгэгчдийн аврагч болох Бурханд бид найддаг юм аа гэж хэлсэн байна. Олон жилийн өмнө бид нэр сайн мэдээ сонсоод, сайн мэдээний семинарт суугаад хэдэн мянган километрийн цаанаас Монголыг зорж ирээд бидэнд Бурхны мэдээг дамжуулсан тэр хүний сургаалыг сонсоод тэгээд эзэн Есүсийг хүлээж авах шийдвэр гаргаж ирсэн.
Тэр үед бид нэр шийдвэрээ баталгаажуулаад усан баталгаа гэдэг ёсолд орсон. Зарим хүмүүс нь уйлдаг. Яг тэр шийдвэрийг гаргасан тэр цаг хүчээс эхлэн та Бурхны хүү, Бурхны охин болсон юм аа. Та Бурхны харьяалалд орсон. Өнөөдөр би танд үүнийг тань сануулж байна. Хэрв та Бурхных юм бол та Есүс Христ гэдэг энэ аврагчаас хамааралтай хүн мөн юм бол та итгэл үнэмшлээ мөн дээр нь бүтээгч Бурхны талаарх аврагч Есүс Христийн талаарх мэдлэгээ хөгжүүлэхэд арвижуулахад хамгийн их юу вэ? Цагийг зарцуулаач гэж би уриалмаар байна. Энэ бол сүнслэг дасгал юм аа. Энэ бол оюун санаа зүрстгэлээ дасгалжуулах, ажиллагаанд оруулах, итг хүчүүлэх, хүчрхэгжүүлэх цорын ганц арга юм аа гэж би хэлмээр. Та олон жил сонссон баг. Библийг уншаарай. Залбираарай. Өдөрт хэдэн удаа залбирч гин гээл тэ. Магадгүй 10 жил сүмд явсан гişүүд бол баг энэ үгнээс залхаж байгаа. Гэхдээ би яг энэ дашуун хэлэхдээ танд ийм аргаар хэлээд үзье. Та Библийг уншихдаа 3 минут уншиж байгаа. Та залбирахдаа 3 минут залбирч байгаа. Гэхдээ тэр ахархан богино 3 минутанд өөрийнхөө бие сэтгэлээ бүрэн зориулж гэж би хэлмээр. Тэгээд дараа нь та үр шимийг хүртээд өнөөдрийн миний танд хэлсэн мэдээг энэ мэдээний утга учирыг зорилгыг ойлгосон байх бол. Библийн судар бол дэлхий дээрх хамгийн олон хувь хэвлэгдсэн, мөн дээр нь хамгийн олон хүнд хүрсэн, орчуулагдсан, хамгийн олон мянга хэдэн саяар нэрэгт хүмүүсийн амьдралыг өөрчилж чадсан тийм хүчрхэг ном. Би ном гэхээсээ илүү тийм хүчрхэг мэдээ гэж хэлмээр байна. Тэмч учраас өнөөдөр өөрийгөө мэдлэгтэй, тэг их мэдлэлтэй эсвэл мэрэгэн гэж бодож байгаа хүн болгоны ширээний 3 номын нэг нь Библи байдаг. Энэ Библийн судар дээр 1-р Коринт номны 6-гийн 19 дэх ишлэлдэр нэг ийм үгийг Бурхан тэмдэглэн бидэнд үлдээсэн байна. Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн тааны дотор байдаг ариун сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу гэж хэлсэн. Библиэлд бол сүмийн талаар хоёрхан ойлголт байгаа. Эхний ойлголт нь Христ итгэгч хүмүүсийн мөргөлийн зан үйлээ хийхдээ цугладаг тэр барилгыг сүм гэж нэрлэж байна. Нөгөөх нь бол хүний бие сэтгэлийг өөрийг нь сүм гэж хэлсэн байдаг. Энэ бол Библиэлд дээрх сүмийн тухай хоёрхан ойлголт байна. Өнөөдөр бидний энэ бие үнэхээр Бурханы таалсан, тэр нэрлсэн, тооцсон сүм мөн юм бол бид энэ биеийг, энэ сүмийг цэвэр, ариун, бас эрүүл байлгах ёстой. Христэд итгэгч нар бид нар ийм алдааг гаргаж болохгүй. Тэр нь ямар алдаа вэ гэхээр сүмд нэг хүн орж ирээд тэнд хараалын үг хэлэх юм уу? Эсвэл бөөлөд унах юм бол бөмбөрөөр харж авч ирээд тэр бол байж болохгүй үзэгдэл юм шиг танд санагдана. Магадгүй зарим үнэхээр жоохон омогтой Христ итгэгч хүн бол уурлаад нөгөө тийч авч гараад чирээд сүмээс гарах байх л да. Гэтэл тэр бөөгч юм уу тэр хараад ирсэн хүнийг аваа гарсан тэр итгэгч маань цуглааныхаа дараа гэрээсээ гараад харин хэн нэгэн хүнийг Бурхны дүр төрхөөр бүтээсэн хүнийг өөрийнхөө амаараа уурлаад хараад зүгхээр юм чинээ бодохгүй байгаа бол энэ асар том алдаа байх тусаа. Яагвал таны бие бас өөрөө Бурхны сүм шүү дээ. Энэ бие ариун байх ёстой. Энэ бие бас эрүүл байх ёстой. Тэмч учраас 1-р Петрийн 5:8 дээр эрүүл ухаантай сонор сэмжтэй байгаарай гэж хэлсэн. Эрүүл ухаантай гэж хэлж байгаа шүү. Мөн дээр нь би таныг бас эрүүл биетэй байгаарай гэж хэлмээр. Монголын адвентист чуулган, дэлхийн 7 дахь өдрийн адвентист сүм эрүүл мэндийн энэ нийгмийн чиглэлээр дэлхийд маш хүчтэйгээр үйлчилдэг, нөлөөлдөг ийм чуулга юм а. Дэлхийн томоохон тэргүүлэх эмнэлгүүдийн нэг нь бол Ломон Линдагийн нэрэмжит эмнэлэг байгаа.
бараг л дэлхийн тэргүүлэх эмнэлэг гэж хэлж болно. Бид нар эрүүл мэндийн 8 зарчмыг дэлхийд даяар тунхаглаж байгаа. Тэгээд энэ эрүүл мэндийн 8 зарчим дотор бол дасгал орж байгаамаа. Мэдээж хэрэг би эхлэхдээ хэлжсэн санаж байгаа бол хүн өтөлж биш хөшөж өгөх юмаа гэж монголчууд ярьдаг гэж. Тэгэхээр бид нар зүг сэтгэл болон энэ бие цогцсоо аль алийг нь эрүүл байлгах энэ балансыг хэм хэмжээг нь барих тэр мэрэгэн ухаанд суралцах ёстой. Үүнийг бол хамгийн төгс заасан ишлэл бол саяны миний уншсан ишлэл гэж би итгэдэг юм аа. Дахиад нэг удаа уншаад үгэй. Та нарын бие бол Бурхны та нарт өгсөн. Та нарын дотор байдаг ариун сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу гэж хэлсэн. Үүнээс илүү тодорхойлолт, үүнээс илүү сануулга гэж байхгүй. Үнэхээр таны бие Бурхны орших. Бурхны таалсан тэр сүм мөн юм бол та энэ өөрийн бие сэтгэлийг бүгднийг байнга дасгалжуулж эрүүл байлгах ийм үүрэгтэй болж таарч байгаа. Эрүүл байлгах. Зөвхөн бид нар Библийг уншаал, залбираал, тэгээд зүрх сэтгэлээ дасгалжуулаад бас байж болохгүй. Тэгээд өөрийнхөө энэ бие цогцос тийм ээ. Энэ 250 яс. За 800 булчингаа ингээ хөдлөхгүй байлгаад ах юм бол өвдөж эхэлнэ. Хөшнө. Биений хүний биед шар ус чи ингээ гүйж явах хэвээр. Бурхан чинь хүнийг анх өөрөө бүтээхдээ нэг юм байнгын хөдөлгөөнд идэвхтэй оршихоор бүтээсэн байна шүү дээ. Үүний хамгийн анхны энэ санааг илэрхийлсэн ишлэл бол Эхлэл номдор байдаг. Эзэн бурхан хүнийг аваад эдийн цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгаваа гэж хэлсэн. Тэгэхээр бурхан анх хүнийг бүтээхдээ дээшээ хараад гидсээ илээд хэвтгэхээр тэгж амьдрахаар тэр амьдралын хэмээгтэйгээр бүтээгээгүй. Хөдөлгөөнтэй ойлгохоор бүтээсэн. Хамгийн анхны санаа энд явж байгаа. Эденд гэж байгаа. Эденд гэдэг газар цэцэрлэг байгуулад тэр газараа хүнийг аваачиж байрлуулсан. Тэр цэцэрлэгийн тэр цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд гэж байгаа. Сахин хамгаална бас арчилт ордно. Тэгэхээр энэ бол маш их хөдөлгөөнтэй идэвхтэй амьдрал байгаа. Тэгэхээр бурхан бол хүнд идэвхтэй, эрүүл бас аз жаргалтай ийм амьдралыг бэлгэлдэг. Бас ийм амьдралыг зааж сурталчилдаг, сургадаг, хүсдэг. Хэрв та бурханы хүү охин мөн болвол хэрв та өөрийнхөө амьдралыг өнөөдөр эрүүл, гэрэл гэгээтэй, идэвхтэй, эрч хүчтэй байлгахыг хүсэж байгаа бол яг өнөөдрөөс эхлээд алхмаа хийж эхлэвч. Танд хийх алхам маш амархан. Та энэ 250 яс 800 булчингаа хөдлөх дасгал хийх хэрэгтэй. Тэгэд үүний тулд та магадгүй хамгийн бэст дасгалыг хийхэд болно. Нэг их юм хийх шаардлагагүй. Зүгээр л алхаарай. Алхах гэдэг бол хамгийн төгс дасгал. Хүн алхахад хүний биеийн бүх үе хөдөлдөг, хүний биеийн бүх булчин бас ажиллаж яадаг юм аа. За хоёр дахь нь гэх юм бол та аль болох зөв мэдээллийг ирж хайдаг. Зөв мэдээллийг уншиж, судалж дотроо оруулдаг хүн байгаарай. Тэр зөв мэдээлэл, тэр үнэн чинь таны оюун санаа зүрх сэтгэлийн дасгал болох юм аа. Тэгээ тэрхүү мэдээлэл бол тэрхүү үнэн бол зөвхөн ариун Библиэд л байгаа юм шүү. Ингээ таны өнөөдрөөс яг энэ цаг мөчөөс эхэлж байгаа эрүүл амьдралын алхамд тань үлзийтийн бүрж байгаа миний бие амжилт төсөе. Яг бол бурхан тантай хамт байх болно.